За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ 11 дугаар анги хязгаар гэдэг сэдвийн хүрээнд хичээл зааж байна. Өнөөдөр бид нар жишээ 2 бодлого болон Японы засгийн газрын тэтгэлэг шалгалтанд ирдэг нэг бодлогыг тайлбарлах болно. Бид нар өнөөдөр А-ийн зэрэг за N1-с ихүү дарааллыг одоо жишээ авч үзье. За өнөөдөр теорем. Тэгээ А за суурь маань 1-с их байх бол N хязгаарлалт тэмүүлж байгаа үед А-ийн дарааллыг хязгааргүй байна. За А1-ийн тэнцүү бол N хязгаарлалт тэмүүлж байгаа А-ийн дарааллыг хязгаар 1 байна. За харин А модулаараа 1-с 9 баг бол N хязгаарлалт тэмүүлж байгаа А-ийн дарааллыг хязгаар бол тэг байна. За А хас 1-с бага тэнцүү бол А-ийн дараалал маань бол сайн байна. За бид нар бас өнөөдрийн тайлбарлаж байгаа хичээл дээр нэмэлт бас ашиглах зүйл бол зэргийн чанарын буюу за А-гийн N зэргийг B-ийн N зэрэгт хувааж байгаа буюу илтгэгч нь ижил байгаа тохиолдолд B-ний А-гийн N зэрэг байна. За энийг бас бид нэг бодлоготой ашиглах. За ингээд жишээ болоо нэг. За лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа үед дүрийн N дээр нэг зэрэг хасах нь 3-ын N зэрэг хуваах нь 4-ийн N зэрэг нэмэх нь 3-ын N зэрэг. За энэ хязгаарыг бодъё. За энэ хязгаарыг бодоод мэдээлэл нэг ажиглалт хий. За ажилт хийх юм бол бидний суурь маань 4 3 4 3 байна. За илтгэгчийн ажиллах юм бол N дээр нэмэх нэг зэрэг N зэрэг N зэрэг. Тэгэхээр бид нар эндээс суурь нэг байгаад дондоо хаваахгүй 4-ийн N зэрэг хувааж. За тэгэхээр хүтэр өөрөөс бүрийн 4-ийн N зэрэг гишүүнчлэг хуваавал за 4-ийн N дээр нэмэх нэг зэргийг хуваах нь 4-ийн N зэрэг хасах нь 3-ийн N зэргийг хуваах нь 4-ийн N зэрэг за хуваах нь 4-ийн N зэргийг хуваах нь 4-ийн N зэрэг нэмэх нь 3-ийн N зэргийг хуваах нь 4-ийн N зэрэг. За эндээс 4-ийн N дээр нэмэх нэг зэргийг 4-ийн N зэрэг дугаар 4 нь авна. Тэгэхээр лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа үед за 4-өөс хасах нь за энэ дээр одоо бид зэргийн чанар ашиглая. Хоёулынх нь илтгэгч нь N зэрэг байгаа учраас бид нар энийг 4-ийн 3-ийн N зэрэг бичих чинь. За хуваах нь 4-ийн N зэргийг 4-ийн N зэрэгт хуваагаад 1 навтна. За энийг мөн адил 4-ийн 3-ийн N зэрэг гэж бичиж байна. За эндээс N маань хязгаарлалт тэмүүлж байгаа. Тэгэхээр N хязгаарлалт тэмүүлж байгаа учраас 4-ийн 3-ийн N зэрэг гэдэг маань за энэ теоремын 3 байраа эсвэл модулаараа 4-ийн 3 маань өөрөө модулаараа 1-с бага учраас А энэ дараалал хязгаар тэгрүү тэмүүлэн гэсэн энэ теорем ёсоо тэг. Тэгэхээр энэ бол 4-өөс гэсэн тгийг хуваах нь 1 дээр 1 тэг буюу ингээд 4-ийг 1-т хуваагаад 4 гарч байна. За жишээ 2. За жишээ 2 дээр бид за лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа 5-ийн N зэрэгээс хасах нь 4-ийн N зэрэг хуваах нь 3-ийн N зэрэг. За энэ бодлыг бол. За энэ бодлыг эхний бодлоготой ижлээр бодох юм бол за ямар үр дүнд хүрэх вэ гэдэг талаас харъя. Тэгэхээр за лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа үед за 5-ийн N зэргийг хуваах нь 5-ийн N зэрэг хасах нь 4-ийн N зэргийг хуваах нь 5-ийн N зэрэг хуваах нь 3-ийн N зэргийг хуваах нь 5-ийн N зэрэг. За энийг зэргийн чанараар бичих юм бол лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа үед за 1-ээс хасах нь 5-ны 4-ийн N зэрэг хуваах нь 5-ны 3-ийн N зэрэг. За одоо энэ N хязгаарлалт тэмүүлж байгаа хязгаараа бодоход 1-ээс хасах нь тгийг хуваах нь тэг гэж. За ингээд бутрахаа хуваар тэг гараад нэг тодорхой байдалд хүрч байгаа учраас бид нар бол энэ бодлыг бол жишээ нэгтэй хэлээр яг бодож болохгүй байна. Тэгэхээр энэ дээр ямар арга ашиглах вэ гэхээр за яг зөв бодлолт нь болохоор за энэ хуваар нь 5-ийн N зэрэгээс хассан 4-ийн N зэрэг байна. Тэгэхээр энэ дээр болохоор их суурьтай байгааг нь өрчтөн болгож ерөнхий өрчтөн болгож хаалт юм байна. Тэгэхээр 5-ийн N зэргийг ерөнхий өрчтөн болгоод хаалт юм гарвал 1-ээс хасах нь за 5-ны 4-ийн N зэрэг хуваах нь 3-ийн N зэрэг. За хоёрыг бол хэвээр бичих юм байна. За эндээс бид нар хувиралт хийгээд лимит N хязгаарлалт тэмүүлж байгаа үед за 3-ны 5-ийн N зэргийг өрчих нь 1-ээс хасах нь 5-ны 4-ийн за N зэрэг. За ингэж бичиж болно.
За 3-ны 5 гэсэн бодлогыг холбон бодлогоор шилжүүлбэл 1 + 3-ны 2. Тэгэхээр суурь нь 1-ээс их тохиолдолд за энэ хязгаарлалт тэмүүлж даан дарааллын хязгаарлалт тэмүүлнэ гэсэн байна. Тэгэхээр энэ теорем 1/9 бол энэ хэсэг маань болохоор хязгаарлалт тэмүүлэх нь байна. За энэ болохоор 1-ээс хасах нь. За 5-4 n зэрэг гэдэг маань бас теорем 3-т байгаагаад модулаараа 1-ээс 5-4 маань 1-ээс бага учраас тэгрүү тэмүүлнэ. За энэ гэхээр хязгааргүй нэгээр хөвжүүлэхээр ингээд хязгааргүй байна. За жишээ 3. За жишээ 3 болохоор Японы улсын засгийн газрын төлөвлөрийн шалтгаан бэлтгэх тусламж гэдэг ертөнцийн багшийн гаргасан номны одоо 50% хуудсан байгаа нь хязгаар сэдвийнх нь 50% хуудсан байгаа бодлого байна. За энэ бодлого болохоор энэ дарааллын ихний гишүүн нэг байдаг. За хоёрыг үржих нь n дээр нэг гишүүн нь n бүр гишүүн дээр нэг нь 2. За мэдээж n бол натуралтай олон зэрэг хариалагдана. За frequent томьёогоор өгсөн бол за лимит энэ хязгаарлалт тэмүүлж байна. Энэ дарааллын хязгаарыг олоо гэсэн байна. За энэ frequent томьёогоор өгсөн байна. Тэгэхээр энэ болохоор хоёр гишүүний хоорондох frequent томьёогоор өгсөн байна. Тэгэхээр бид нар бол ямар хэлбэр шилжүүлэх вэ гэхээр ер нь бол n дээр нэмэх нь 1-р гишүүн нь p гүрчих нь n бүр гишүүн нэмэх нь q гэсэн хэлбэртэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ бид нар бол n дээр нэмэх нь 1 гишүүнээс хасах нь y. За p гүрчих нь n бүр гишүүнээс хасах нь y. За ийм байдалд яг шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо энэ q-г л одоо яг задлана гэсэн. За тэгэхээр бодлого бодъё. За тэгэхээр хоёрын үржих нь n дээр нэг гишүүн тэнцүү n дээр нэг нь 2 гэдэг бодлого. За хоёрт хувач тэнцвэрийн хоёрт хуваачаад n дээр нэг гишүүн тэнцүү 2-ны 1-ийг үржих нь n нэмэх нь 1. За одоо эндээс бид нар энийг яаж авах вэ гэдгийг бодохоор за n дээр нэг гишүүнээс хасах нь y тэнцүү 2-ны 1-ийг үржих нь n хасах нь y гэсэн. За нэгийг одоо яаж задлах вэ гэдгийг бид гаргаж авах гэсэн. За тэгэхээр эндээс болохоор 2-ны 1 хасах нь 2-ны 1 y нэмэх нь y тэнцүү энэний одоо энэ анхны frequent томьёогоор өгсөн энэхээр сул гишүүн буюу нэгтэй тэнцүү гэсэн. Эндээс 2-ны 1 y тэнцүү 1 буюу эндээс y тэнцүү 2 гэж байна. Тэгэхээр бидний одоо энийг эндээс орлуулвал n дээр нэг-ээс хасах нь 2 тэнцүү 2-ны 1-ийг үржих нь n-ээс n бүргшнээс хасах нь 2 гэж байна гэсэн. За энэ дээр n бүргшнээс хасах нь 2-ыг b гэвэл бидний энэ frequent дараалал нь болохоор b n дээр нэг гишүүн тэнцүү 2-ны 1-ийг үржих нь b гэсэн өөр нэг frequent дараалал үүсэж байна. Тэгэхээр энэ маань сайн ажиллах юм бол дараагийн гишүүн өмнөх гишүүний 2-ны 1 үржсэндээ тэнцүү байна гэдгээс бидний энэ бол хойр нь 2-ны 1 байдаг геометри прогресс үүсэж байна гэсэн. За тэгэхээр геометри прогресс гэхээр бид нар эхэндээс эхний гишүүнийг олно. B1. За B1-ийг олох юм бол за энэ дээр орлуулах гэж. Энэ дээр орлуулчихад нэгдүгээр гишүүнээс хасах нь 2 буюу нэгдүгээр гишүүн 1 байгаа учраас 1-ээс хасах нь 2 ингээд хасах нь 1. За тэр геометри прогрессээ ерхий гишүүний томьёог бичвэл хасныгийг үржих нь 2-ны 1-ийн за n-ээс хасах нь 1 зэрэг. За тэр b n бүргшин маань өөрөө юутай тэнцүү юм бэ гэвэл бид нар одоо энэ чинээс өмнөх орлуулгаа ашиглах юм бол бид нар b n-ийг n-ээс n бүргшинээс хасах нь 2-ыг b n бүргшин гэсэн. Тэгэхээр энэ бол n бүргшинээс хасах нь 2. За тэгэхээр эндээс n бүргшин бол хас 2-ыг хойш нь оруулчихад 2-оос хасах нь 1-ийг за 2-оос хасах нь за 2-ны 1-ийн n-ээс хасах нь 1 гэж. 1 зэрэг болно. За тэгэхээр бид нар эндээс
Энэ ирэхгүй дараалтаас энэ орлуулах хийгээд n хүрэх шинээр ерхийг шүний томьёо гаргаад авчихж байгаа гэсэн. За одоо бид ерхийг шүний томьёо гаргаад авсан бол одоо бид энэ чинээс дараалал хязгаарыг бодох боломжтой болж байна. За тэрийг ийд бодъё. За лимит n хязгаарлуу тэмүүлж байгаа үед энэ дараалал буюу лимит n хязгаарлуу тэмүүлж байгаа үед за 2-оос хасах нь 2-1-ийн n-ээс хасах нь 1 зэрэг. За тэгэхээр за одоо энэ дээр 2-1-ийн n-ээс хасах нь 1 зэрэг n хязгаарлуу тэмүүлж байгаа энэ хэтрүү тэмүүлэх гэхээр бас л яг энэ теоремын 3 байгаага модулаараа 1-ээс бага учраас тэрүү тэмүүлнэ. Тэгэхээр энэ бол 2-оос хасах нь тэг буюу энэ дараалал хязгаар бол 2 байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд